Аманда Роко ярьж байна. Таныг хувийн нууцын тухай ярьж байхад би юу сансан гэж? Би дөнгөж 8 настай жаахан охин байлаа. Тэр үед хүн бүрийн нүдний өмнө бие засах өрөөнд орох нь үнэхээр ичмэр байдаг байсан. Хаах хаалга байхгүй, бие засах газрын хоёр талд ханаггүй, мөн зэрэгцээд байрлсан. Бусдын өмнө бие засах ичмэр ч гэсэн бас бусад хүмүүсийн бие засахыг харж таарна. Гэхдээ зарим овжин эмэгтэйчүүд ухаалаг шийдэл олсон. Зарим бүсгүйчүүд цаасан уутанд харах нүх хайчилж толгойдоо угалснаар хүмүүст хэн бие засж байгааг нь мэдэгддэггүй байсан. Харин зарим бүсгүйчүүд өөр арга олсон юм. Тэд цаасан хайрцгийг задлаж бие засах газар сууж байхдаа банзал шиг бие ороож суудаг байлаа. Тэгээд Японы соёл энд дэлгэрсэн юм. Зарим бүсгүйчүүд эдгээр хайрцаган дээр маш гоё загваруудыг зурж тэгээд бодож эхэлсэн. Мөн бие засах газраа тойруулан хэн хамгийн сайн, хамгийн гоё хайрцаг хийж чадхаа үзэж их өрсөлдөөнтэй болсон. Сонирхолтой биш гэж шүү. За, та энийг сонсож магадгүй гэж бодлоо. Энэ бол миний түүх байлаа. Мөн энэ төсөлд оролцсонд маш их баярлалаа. Баяртай.